Учрах тавилан 25 дугаар хэсэг. Халууна оюутан болохоор шийджээ. Чикаго хотын их сургуульд элсэж ороод удаагүй байгаа тэрээр нөгөө мөнгөтэй хүн лаагаа идэн үү, луулангаа идэн үү хамаа алга гэдэг л болоод байлаа. Авахыг хүссэн бүгдээ худалдан авч, үгүй гэсэн дээ өгч, мөнгө төгрөг байгаа хэмжээгээр нь зарцуулж байлаа. Магадгүй хөлсгүчээ тусдуулан байж олсон мөнгө гинт алган дээр буух шиг өөрөө хүрээд ирсэн мөнгө төгрөгийн үнц нь хоорондоо тэр хэмжээгээр ялгаатай байдаг ч байж болох юм. Гэхдээ халуунагийн хувьд сургуульд орж суралцсан нь хамгийн зөв шийдвэр байлаа. Залуу хүн юм үзэж нүд тайлж, номын дуу сонсох хэрэгтэй байсан биз. Халууна багасаа хөсөж мөрөөдөд байсан загварын сургуультай орсонгүй. Харин арай өөр чиглэлээр сурахаар шийдэж, радио, телевизийн хөтлөгч, шоу менежерээ ангид элсэн орчээ. Аз таарч хэн хүнд амархан олдоод баймааргүй их мөнгөний эзэн болсон тэрээр ашигтай бизнесийг сонгон авч, одоо байгаагаасаа илүү улам бат бөх хөл дээрээ зогсох боломжтой байсан. Гэсэн ч тэрээр тэгсэнгүй. Сургуульд сурч, мэргэжил боловсрлоо дээшлүүлэн тэр хэмжээгээр өөрийгөө дайчлан мөнгө төгрөгөөс илүү нэр алдартай болохыг хүсэж байна. Нэр алдартай болсон цагт хөрөнгө мөнгө аяандаа дагаад ирнэ гэдгийг ч гадарлаж байлаа. Одоо хамгийн чухал нь олон юмд сэтгэл санаагаа хоёр дуулаад байлгүй сайн суралцах хэрэгтэй байлаа. Иймэрхүү төлөвлөгөөтэй нэлээд хэд хоногийг өнгөрөөсөн тэрээр өдөр хичээлийн дараад хэлний төвшнгөө сайжруулах шаардлагатай байсан болохоор чөлөө цагаараа бие дааж үзэхээр шийдэн сургуулийн номын сан руу алхаж явна. Цэцэрлэгт хүрээлэнгээр дүүрэн оюутнууд наас цааш холхилдон нэг хэсэг нь цэцэрлэгийн сандал дээр сууж хоорондоо илтвийг ярин хөхрөлдөн инээлдэж, зарим нь ганц хоёроо хичээлээ давтаж байгаа бололтой ноутбук ширтэн суух, гар утсаараа оролдон тоглож суугаах хүүхдүүд ч зөндөө. Энэ мэдчлэн байдаг л их сургуулийн цэцэрлэгт хүрээлэнгийн дүр зураг үргэлжлэнэ. Арийн үед хүүтэйгээ бас тэмүүлэнтэй ярьж амжаагүй. Химэн тэрээр бодол давтан алхаж явтал гинэт ард нь хүн дуурах шиг болов. Дуугарахтаа монгол хэлээр ярих шиг болохоор нь эргэн харвалаа. Өндөр биерхүү цайвар царайтай, давхраагүй мөртлөө нүдэн дулаахан зөөлхөн харцтай нэгэн залуу зогсож байлаа. Халууна түүнийг хараад золтол дуу алчихсангүй цаанаа л танил дотн сэтгэлд ойрхон царай. Хизээ нэгэн цагт таньдагч байсан юм шиг. Сайн байна уу? Уучлаарай, та Монгол уу? Би хэд хоногийн өмнөөс л өөрийг чинь ажиглаж байлаа. Та радио телевизийн ангид ирсэн шинэ оюутан баха. Би танай зэрэгэлдээ найруулагчийн ангид сурдаг юм. Манай салбарт монгол оюутнууд их авралтай. Тэгээд таныг хараад их баяртай байлаа. Утсаар ярьж байгааг тань сонсоод монгол юм байна гэж мэдсэн гэж хэлэнгээ нэмсгэлэхэд халуунаг ямар нэгэн далдын зөн совин энэ залуутай ойртуулан учруулсан мэт санагдан нэг тийм хинт ч хэлмээргүй эсвэл бүгдийг уудлан ярмаар нууцхан мөртлөө сайхан мэдрэмж төрөхөд тэрээр баг зэрэг өөрөөсөө ицснэ. Түүнлүү харж толгой дохин нэмсгэлэж сайн байна уу? Тийм ээ. Би энэ сургуульд ороод удаагүй байгаа. Монгол оюутнууд нилээдгүй байдаг гэсэн. Гэхдээ яг ямар салбарт нь байдгийг анзаарч амжаагүй л байгаа гэж хэлэхдээ өөрөө ч мэдэлгүй баг зэрэг төгд чинь сандарч байлаа. Гэтэл нөгөө залуу ингээд та хаа хүрэх гэж байгаа юм бэ? Хичээл чинь ийм их тарсан юм уу? Намайг төгөлтөр гэдэг. Одоо 2 дугаар курс гэд түүнтэй танилцахаар гараа сунгахт нь халууна гар баринга нэрээ хэллээ. Би номын санд жаахан суудах юм уу гэд лекц орохоор англи хэлээ гүйцэж сонсож чадахгүй хоцрох гээд байна. Тэгээд би дааж үзэхээр шийдээд ойр зүрийн юм харах санаатай л гэж хэлчихээр үгүй танихгүй залуу.
хичээлээ гүйцэхгүй байж шиг юу мангар юм ярьчих та гэж бодон санаа зовсон байдалтай зогслоо. Төгөлдөр халуунаад хандан би ч бас намын сон орох санаатай явж байсан юм. Тэгвэл хамтдаа явъя гэсээр тэд цааш явцгаалаа. Төгөлдөр дунд сургуулийн сурагч байхасаа л Чикаго хотод иржээ. Зургийн чиглэлээр 5 жил сурч төгсөөд мэргэжлэрээ ажиллах гэсэн боловч нэг л боломж гарч өгөхгүй болохоор нь түрүү жилээс найруулагчийн ангид илсэн орж суралцаж байгаа нь. Тэрээр Чикагод аав ээжийн хамт амьдардаг бөгөөд халуунаатай насаар ойролцоо. Удахгүй 29 хүрэх ажээ. Зураачаар сурч байхдаа ээжийнхэн найз бүсгүй охинтой хэсэг үерхэж байсан боловч тэд гэр бүлээрээ Монгол руугаа буцсан болохоор тэдний үерхэл тэгсгээд төгсгөл болжээ. Хэрваргийн охтыг тоомжургүйхэн өнгөрөөдөг төгөлдөр халуунаг анхаараад л бараг дурлаж орхижээ. Тэгээд түүнтэй танилцах боломжийг хайсаар өнөөдөр санамсаргүй сургуулийн цэцэрлэгт инхүү тааралдаж зориглон мэд мэдсэн нь энэ байлаа. Халуунаад ч гэсэн төгөлдөр үнэхээр их таалагдж байв. Урд өмнө хизээ нэгэн цагт тэд учирч байсан юм шиг. Нэг тийм дотн дулаахан мэдрэмж аль алинд нь төрж байлаа. Амьдралдаа 2 ч удаа дурлаж үзсэн халуунагийн дурлал бүтэмжтэй байгаагүй нүнэн. Хоёулаа өөрөөс нь олон насаар ах. Тэгээд ч гэр бүлтэй. Цэлмэгтэй танилцахад халуунаа дөнгөж сургуулаанд төгсөж ирээд ажил амьдралын гараагаа эхлэх гэж байсан үе. Дээд албан тушаалын царайлаг сайхан залуу хамаг байдгаа барьж хүн араас нь хөөцөлдөхөд тэрээр өөрийн ирэхгүй түн татагдсан нь нууц биш. Харин гэр бүлтэй байсныг нь хожимдож мэдсэн ч нэгэнд дурлжчихсан. Тэгээд хөвлөдөө үртэй болчихсон тэрээр цэлмгийг өөрийн болгохоос бусдыг бодохгүй явсан үе бий. Харин Тэмүүлэнгийн хувьд бол халуунаа анхнаасаа л түүнд дурлаж сүйд болоогүй. Тиймдээч одоо цагийн зарим бүсгүйчүүдийн жишгээр Америк гэртээ суучихвал боломжийн амьдарч болно гэсэн мунхаг бодолтойгоор Джеймиг сонгон явсан удаа бас бий. Нэгэнтэл алдаж онож явсаар ухаан суудаг залуунаас хойно одоо өнгөрч холцны гэрэн дурсаж буруутхан ботоод ч яах вүлээ. Харин Тэмүүлэн хүүг нь аваад Монгол руу явсан тэр өдрөөс ганцаардан гүниглэж, учраа олохгүй шаналн, бусдын хайр инэрлийг өгүүлэн санагалзаж явахдаа өөрийгөө Тэмүүлэнд маш их хайртай юм байна. Сайн хүнээ өөрөөсөө холдуулчихлаа хэмээн өнөөдрийг хүртэл харамсан санагалзаж яваа. Гэхдээ энэ бүгд жинхэнэ хайр сэтгэл мөн үү? Эсвэл хүнд хэцүү үед тохиолдсон түр зургийн дурлал санагалзлуу гэдгийг үнэндээ өөрөө сайн ойлгохгүй, хариултыг нь ч олж харахгүй яваа билээ. Санам мөрөөдөж хүсэн тэмүүлээд байхаар хайр юм шиг. Гэтэл үнэхээр бие биедээ тохирсон, бие биенийхээ төлөө гэсэн тийм агуу сайхан хайр мөн бол тэд хэдийн хамтдаа байх ёстой босов. Гэтэл Тэмүүлэн түүнийг биш, гэр бүлээ сонгоод одоо тэдэнтэйгээ хамт амьдарч байгаа. Олон алдаа оноотой дурлалд жигүүрээ гээж яваа халуунаа энэ удаа жинхэнэ өөрийн сонгох, өөртөө нь хамт байж үнэн сэтгэлээрээ хайрлаж чадах тийм эрх хүнийг олсон байгаасаа л гэж залбирах юм. Халуунаач бас яг ингэж бодож байгаа. Харин энэ үед цэлмэг эмнэлгээс гарах болжээ. Гэхдээ тэрээр хөл дээрээ ойрын хугацаанд л босох боломжгүй болсон байв. Магадгүй хэдэн жилийн дараа гадны хөгжилтөө оронд урт удаан эмчилгээний үр дүнгээр хөл дээрээ босох өдөр ирэхийг үүсэхгүй юм. Харин энэ удаа л бол аав ээжээрээ төшөөлээд ханаараа төрүүлсээр сумгаа хүний тэрэгцэртэй гэртээ ирлээ. Хүү охин хоёр нь аавыгаа зөндөө их сансан болол та хүзүүнээс нь зөөгдөж баг охин нь байн аавынхаа өвөр дээр суух гэж зүтгэнэ. Том хүү Чингүн нь энэ жил сургуульд орно.
Дүүгээсээ хэдэн насаар ах гэсэндээ аавыгаа яагаад ийм болоод ирснийг ойлгох санаатай хэрэндээ л том хүн шиг олон зүйлийг аваасаа шалгааж байна. Аваа, та миний аж ахуй. Хизээ энэ сонин дугуун дээрээсээ босох юм бэ? Би зурагтаар ийм дугуун дээр суусан хүмүүсийг зөндөө л харж байсан. Тэд чихэн өвдчихсэн хүмүүс байдаг. Та бас тэдний адил өвдчихсэн юм уу? Уг нь ээж намайг намар сургуульд орохоор аавч нь хүргэж өгнө гэсэн. Тэгээд олон шин найзуудтай болно гэж байсан. Тэр үе та хөл дээрээ босож явна үсттэй. Ийм дугуйтай л би сургууль дээр очихгүй шүү. Хүүхдүүд шоолно. Гэхдээ би таныг цэцэрлэгээр түрээд явнаа. Гэхэд цэлмэг. Миний хөө санаа зовлтгүй. Аав нь утахгүй хөл дээрээ басна. Тэгээд хүүгээ дагуулад сургуульд нь хөргөж өгнө. Бас бүгдөө хөдөө явна. Ууланд гарна. Харин одоохондоо аав нь ээжд нь сайн тусдын болж чадахгүй байгаа болохоор миний хүү л аавынхаа оронд ээжтэй нь тусалж дүүгээ сайн харж өгдөг юм шүү. Гэж хэлэнгээ түүний тухайг үнэрлэхэд Чингүн аавтайгаа адилхан зөндөө том болчихсон мэт санагдаж урамтайхан толгой дохиж зогсон. Сарнаа цэлмэг болон хамтдаа гэрт нь ирсэн аав ээж ойр дотныхондоо хоолцоо бэлдэж өглөө. Тэд хэсэг зураг элдвийг ярилцсан хөөрөлдөж сууцгаагаад ажилтай нь ажил руугаа гэртээ харах нь гэрлүүгээ явцгаалаа. Сарнаа нөхрөө ядарч байгаа байх гэж бодон оронд нь хэвтүүлээд намуунаг 2 хүүхэдтэйгээ үлдээж совллын газраа ирэхээр гарч явлаа. Тэрээр хэд хоногоос бүгдээр хөдөө агаарт гарсан дээр бахаа гэж бодож төлөвлөсөн бөгөөд зав чөлөөгөөр нь ажиллаа хийж байхад амаргээд цэлмгийг совллын газартаа авчран асарч совлон бас имчилгээг нь үргэлжлүүлэн өөрөө хийхээр шийджээ. Үргэлжлэл